Good afternoon and happy Canada Day. This is my very first time celebrating Canada Day in Mongolia, but it's not my first visit to Mongolia. I've been involved with the Merit Project since 2017 and very proud to have an opportunity to contribute Canadian experience and Canadian examples and Canadian expertise to Mongolian citizens and Mongolian government. Манай Дундгой аймагт хэрэгжиж байгаа одоо энэ Канадын одоо засгийн газрын дэмжлэгтэй Merit төсөл бол манай Дундгой аймгийн төрийн албыг одоо төлөвшүүлэх, бэхжүүлэхэд маш их үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Тийм ч утгаар одоо бидний хувьд одоо энэ Merit төслийнхөндөө Канадуудаа маш их талархаж явдаг. Канада улсын төрийн байгууллага бол одоо дэлхийд өндөр үнэлэгддэг, үр дүнгээр одоо дэлхийд тэргүүлдэг ийм одоо мундаг байгууллага байдгаа. Тэгээд өнөөдөр канадчуудын Merit төслийн хүрээнд манай Дундгой аймагт хэрэгжиж байгаа энэ төсөл хөтөлбөрүүдийн одоо үр дүнгээр манай Дундгой аймаг 2025 онд одоо олон салбарт одоо ёс зүйгээр шударга байдлаар аймагтаа улстай ус одоо ингээд тэргүүлж байгаа нь манай канадчуудын Merit төслийнхний үзүүлсэн одоо хувь нэмэр гэж бид талархаж байна. Тэгээ та бүхэндээ одоо баярын мэндийг хүргье. Сайхан баярлалаа. За Канада Монголын Merit төсөл нь Сүхбаатар аймагт 2 дахь удаага хэрэгжиж байна. За Монгол улсад төрийн албаны шинтгэлийг хэрэгжүүлэх, мэрэгсэн чадварлаг төрийн албан хаагчийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, сургамж зөвлөгөө, бодлогын арга зүйгээр одоо дэмжиж ажиллаж байгаа Канадын засгийн газар, Канада Монголын Merit төслийн хамт олон та бүхэндээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Канада Монголын Merit төсөлтэй хамтран ёс зүйн хороо олон арга хэмжээг зохион байгуулж байна. Монголын нийгэмд маш томоохон бүтээлийг гаргасан. Энэ бол төрийн албан хаагчийн ёс зүйн нийт томьёоны тайлбартай төлөвлөсөн. За мөн нийт ёс зүйн нийт хорооны дарга нарийн бичгийн дарга нартаа зориулсан зөвлөгөөний зохион байгууллаа. Мөн олон улсын байгууллагууд үр дүнгээ танилцуулахын хилцүүлэг боллоо. За энэ хилцүүлэг маань яг Канадын өдөр болж байгаагаараа бас онцлог боллоо. Канада Монголын Merit-тэй хамт олонд гүн талархал илэрхийлье. Мөн олон жил хамтран ажиллаж байгаа хамтын ажиллагаатай байгаа Канадын элчин сайд яам, Канадын хамт олон бүгдэнд халуун талархал илэрхийлье. Our Canada Day, we are celebrating our 159th birthday today, and I'm really looking forward to speaking at the Civil Service Ethics System Partnership and Cooperation meeting to represent Canada and to speak on the Canadian approach to ethics in the civil service. I also hope to speak a bit about what we're doing with our Merit project here and applying some of our learnings from Canada to the Mongolian situation. Хэм өгөөмөр сэтгэл Канадын ард түмэн болон Канада төлшөлттэй Канадын улс өдрийн мэндийг өргөн төшөөлье. Канада улсын өгөөмөр дэмжлэг, техникийн төсөл, заа чадвар бэхжүүлэх төслийг Монгол улсад төрөл бүрээр амжилттай хэрэгжүүлэхдээ бид үргэлж баяртай байдаг.